байцгаана уу? Энэ жил эргэлзэлтийн ерөнхий шалгалтыг математикийн хичээлээр өгөх гэж байгаа сурагчдад амжилт хүсье. За энэ жилийн хувьд бол математикийн шалгалт маань урьдчилан зарлагдсан мянган бодлогоноос сонгогдож орж ирэхээр онцлог байгаа. Шалгалтын маань хувилбар бүр нь мэдээж хэрэг хуучин журмаараа 40 бодлоготой байгаа. Гэхдээ яг энд байгаа бодлого биш, энд байгаа бодлогоны зарим нэг тоо өгөгдлүүдийг өөрчлөх байдлаар бусад хувилбарууд зохиогдох юм байна. За тийм учраас хүүхдүүдэд зөвлөхөд та нарын хувьд хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр энэ мянган бодлогыг маш сайн байдлаар аль агуулгын бодлого вэ? Аль төвшний бодлого вэ гэдгийг тийм ангилсан ангиллыг багш нараараа хийлгэж аваад түүн дээрээ ажиллавал нэлээд өндөр үр дүнтэй гарах бах. Хоёрдугаарт эсэлтийн ерөнхий шалгалтын гүйцэтгэлийн дундаж оноо энэ жил бол өнгөрсөн жилүүдээс мэдээж жоохон өсөх бах. Тийм учраас та нар ч гэсэн нэлээд сайн хөдөлмөрлөхгүй бол чиний оноо өсөж байгаа дундаж онооноос илүү өсөж иж чиний амжилт сайжирнаа. Тийм учраас бүгдээрээ математикийнхаа энэ бодлогуудыг бодоод зарим нэг өгөгдөл, тоон өгөгдлүүдийг өөрчлөн дахин бодж үзэх замаар шалгалтандаа бэлдээрэй. За ингээд та бүхэнд зориулаад 3 төрлийн агуулгаас 3 төрлийн төвшний бодлого 3 бодлого бодож өгье гэж бодлоо. За эхний сонгож авсан бодлого бол аналитик геометри энэ сэдвийн бодлого байгаа. За энэ бол нөгөө зарлагдсан бодлогуудын 10 дугаар хэсгийн 51 дугаар бодлого. За энэ бол агуулгын хувьд геометри ба тригонометри гэсэн агуулгын хүндрлийн төвшний хувьд бол хэрэглэх төвшний ийм бодлого гэж үзэж байна. За бодлогын өгөгдөл бол А цэг хасах 2 гэсэн координаттай B mn гэсэн координаттай эдгээр цэгүүдийг холбосон хэрчмийг y тэнцүү x шулууны хувьд тэгшимтэй хувиргаад гарах дүрийг координатын ихтэй төвтэй цагийн зүүнний эсрэг 90 градусаар эргүүлэхэд гарах дүр нь харгалзан A2 нь PQ ба B2 нь 5 хасах 1 байсан бол P нэмэх Q нэмэх M нэмэх N хэд гарах вэ гэсэн ийм бодлого байна. За энэ бодлогын хувьд бол та бүхэн энд нэгдүгээрт энэ бодлогод дээр 2 хувиргалт хийж байна. Эхний хувиргалт бол тэгш хэмийн хувиргалт, хоёр дахь хувиргалт бол эргүүлэлтийн хувиргалт. За тийм учраас бүгдээрээ энд харгалзах зургийг зурж үзье. За эхний хувиргалт маань y тэнцүү x шулууны хувьдах тэгш хэмийн хувиргалт байгаа. За тэгшмийн хувиргалт гэдэг маань яах вэ гэхээр жишээ нь А цэгийг тэгшимтэй хувиргана гэдэг маань энэ шулуунтай перпендикуляр байдлаар энэ координатын ихээс энэ шулуунтай огтлцож байгаа цэгээс энэ зай маань энэ зайтай тэнцүү байхаар ийм хувиргалтыг хийж байгаа. За яг адилхан B цэгийг хувиргаад B1 гэсэн цэг гарсан. За тэгэхээр эхний хувиргалтын үр дүнд бол AB гэдэг хэрчим маань A1 B1 гэдэг хэрчим болж хувирлаа. За одоо энэ хэрчмийг бүгдээрээ цагийн зүүнний эсрэг 90 градус эргүүлнэ. За тэгэхээр 90 градус эргүүлэхээр A1 гэдэг цэг маань A2 цэг дээр очино. За энд үүсэж байгаа энэ өнцөг бол 90 градус. За мөн адилхан энэ хоёрын хооронд үүсэж байгаа энэ өнцөг бас 90 градус байгаа. За одоо бүгдээрээ энэ тэгшмийн хувиргалт 90 градусын эргүүлэлтүүд дээр өгөгдсөн цэгийн координатууд хэрхэн өөрчлөгддгийг эргэн санацгаая. Тэгшмийн хувиргалтын хувьд зөвхөн y тэнцүү x шулууны тэгшмийн хувиргалтын хувьд x y координаттай цэг бол YX болж хувирдаг. За энийг та бүхэн дунд сургуульд хичээл дээр үзсэн байгаа. За тэгэхээр
А гэдэг цэг маань хувираад А1 цэг болсон. Харин А1 цэгийн координат маань 2 хас 2. B цэг маань хувираад B1 болсон. B1-ийн координат нь бол MN байсан бол одоо NM болж өөрчлөгдсөн байгаа. За одоо дараагийн асуудал бол А1 цэгийг 90 градус эргүүлэх ёстой, B1 цэгийг 90 градус эргүүлэх ёстой. За тэгэхээр координатын ихтер төвтэй цагийн зүүнний эсрэг 90 градус эргүүлэлтийн томьёо бол x, y координаттай цэгийг координатын ихтер төвтэй 90 градус эргүүлэхэд хасах y x координаттай болж хувирдаг. За энэ бол мөн манай сурах бичиг дээр байж байгаа. За тийм учраас бүгдээрээ эдгээр үр дүнгээ нэгтгээд үзэх юм бол А1 гэдэг цэг маань А2 буюу 22 болж хувирах нь байна. NM гэдэг B1 гэдэг цэг маань хасах MN болж хувирах юм байна. За одоо ингээд манад энэ дүрмүүдээ дагаад хэрэглэх юм бол B2 бол 5 хасах 2 гэдэг маань B2 бол 5 хасах 2 учраас хасах M нь 5, N нь хасах 2. PQ маань бол 2 болж гарсан. Тийм учраас манай бодлогын хариу бол хасах 3 гарч байна. За тэгэхээр энэтэй төстэйгээр та нар сурах бичгээс Y тэнцүү хасах X шулууны хувьдах тэгшмийн томьёог за мөн цагийн зүүнний дагуу 90 градус эргүүлэх тэгшмийн хувиргалтын томьёонуудыг олж хараарай.